За өнөөдөр гадаад яриатаар очсон. Тэгээд бас асуудлыг хөндсөн гэж байна. Монгол улсын иргэн энэ одоо шонгор олруулж байгаа гэдэг юм уу, шонгор барьж байгаа гэдэг юм уу, худалдаж байгаа гэдэг юм. Энэ араб иргэдийн одоо гарт амь насаа алдсан энэ одоо харамсалтай энэ зүйлийн тухай яригдж байгаа. Энэ зүйлийг одоо гадаадын хараад яаж хянаж шалгаж явдгийм бэ гэдэг талаар асуухаар очсон гэж. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд 6-гийн 1-т бол газрын баялаг за түүний дээр оос мөн ан амтан ургамлал одоо ард түмний өмчөө төрөл хамгаалах үүрэгтэй гэж одоо ингэ заасан байдаг гэж. За ингээд мэдээж одоо нутгийн иргэн бол одоо бодвол тэр шонхор шуугаал одоо хамгаалсан байгаа гэдэг л гэж бодож байгаа. Мэдээж таамаг мэдээж тийм байх гэж бодож байна. Тэгээд одоо машинаар дайрж одоо амнасанд хохирлж юусан гэдэг ийм зүйл ярьж байгаа. За мэдээж тэр 14 настай хүүхдийн нүдэн дээр гэж аав ингэ дайрж хороосон ба ийм мэдээ ярьж. Энэ талаар одоо гадаад яриатаас асуух гэж бодсон гэж. Тэгээ харамсалтай тэнд одоо тийм баримжааны мэдээлэл өгчих тийм тархилгаатай амтан байсангүй гэж. Тэгээ ямар ч сан бичиг өгөөд маргааш очно гэдэг энэ зүйлийг ярьсан. Хоёрдугаар гэх юм бол дараагийн байдал дээр бол гадаадын одоо иргэн болох одоо арабууд Монгол улсын ард иргэдээс илүү их хэдлэж шонгор шуу олдруулж авч барьж худалдаж байгаа энэ явдал бол илүү хариуцлагатай байж чадах уу гэдэг юм байна. Энэ зүйл. Монгол хүн бол хуулиараа тэр одоо ёс зүгээрээс тэр одоо шонгор шуу агнах нь удаа барих тийм ямар ч боломжгүй гэж байдаг. Тэгээд бид нар бол одоо үндсэндээ илүү их хэрэг эдлэж байгаа энэ явдал бол Монгол хүний амь насанд халдаж бүрлэгэх ийм бас эрх давуу байдлыг бас эдлэнэ гэж ойлгосон юм шиг байна гэж. Ийм одоо хардлага төрж асуусан гэж. Мэдээж одоо хуулийн байгууллагын ажлаа хийж байгаа гэж одоо бодож байгаа. Маргааш очиж дахиж тодруулъя гэж одоо бодож байгаа. Тэгээ ер нь энэ шонгор шууг бол би одоо аль эртнээс л хэлээдсэн. Энэ хүн болгон л юм бодолтой Монгол хүн бол. Энэ байгаль экологи гэдэг энэ зүйлд бол шонгор шуу маш их үр оройлтой. Энэ одоо тэнцлийг одоо хадгалахын тулд энэ одоо янз янзын хотон дурамж юу гэдгийг тэр мэрэгч амьтдаг гэдэг юм одоо хоололдог. Энэ хөрсний тийм үү энэ янз янзын энэ зүйлийг бас хамгаалж хадгалж тэнцвэртэй байдлыг хадгалж яадаг ийм одоо шуу байж байгаа. Монгол улс өнөөдрийн байдлаар төрийнхөн одоо сүлдэнд шонгор шуугаа залчаад өнөөдөр гадагшаа худалдах хэмжээний ингэж доошоо орсон гэж. За магадгүй Чингис хааныхаа хөргийг архин шилэн дээр наагаад ууж дуусгаад зурагтай чигээр нь хог дээр хайдаг гэж. Нэг ийм балран дөрөөдсөн ийм зүйлүүдийг байгаа учраас гэж. Тэ. Төр засаг манаас энэ дээр анхаарлаа хандуулж аливаа асуудлыг хууль дүрм журм ер нь зэгцэнд нь оруулах болохгүй нэ гэж одоо бодож байгаа. Дээр нь энэ мэдээж энэ казак хасаг иргэд бол одоо үндсэндээ энэ арабуудад хөтөж элдвийн нохоо хийж явдаг. Тэгээ ийм учраас энэ одоо яг энэ ажил төрөл хийж болно гэж. Гэхдээ энэ бол дүрмтэй, хуультай, журамтай ийм улс гэдгийг тэр араб иргэдэд ойлгуулж, мэдүүлж, таниулаагүйгээс болж ийм байдал үүсэж байна гэж одоо би харж байгаа. Энэ бол тэр одоо хөтөж гайд болов тэр одоо хасаг иргүүдийн ямар хэмжээний одоо юм давруу байдал үүсгэсэн энэ зүйлийг л одоо харж болох гэж одоо бодож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бол дүрмтэй, хуультай
цаацтай ийм ус орно шүү гэж. Тэгээ маргааш ямарсан иммиграшн дээр очиж асуудлыг тодруулна. Мэдээж энэ дээр одоо Монгол хүний алтай ам яригдж байна. Тэгээд одоо үр хүүхдийн нүдэн дээр зэрлэгээр одоо хөнөөгдсөн тэр Монгол хүний өмнөөс бол үнэхээр эрүүлэн хашуудл одоо илэрхийлээ. Үнэхээр хэцүү энэ бол эх орондоо өөр одоо малаа хариулж яваад ийм асуудалд өртнө гэдэг бол энэ бол аюултай зүйлээ гэж одоо миний хувьд бодож байгаа. Энэ бол хүний эрх, хүний байглаасаа яасан амьд явах эрх гэж би одоо бодож байгаа.